За тэгэхээр би болохоор ер нь бол их тийм чимээгүй блогч юм байсан л та бараг 6 7 жил ганцаараа ингээ юм бичдэг. Тэгэл ерөөсөө орой болгон заавал нэг юм биччихэж унтдаг. Тэг хэдэн зуун хуудас юм бичсэн юм бүү мэд. Тэгээ яг Facebook гэдэг зүйл үүснээс хойш бол одоо тэрийг ингээ Facebook дээр бичээд эхэлсэн. Тэгээд тэн дээр бол юм амьд харилцаанууд үүсээд маш олон хүмүүс одоо тэрийг шеэрлдэг ингээл одоо хүнд хэрэгтэй зүйл байна гэж ойлгож авдаг хүмүүс их олон байсан. Тэгээд нэг өдөр өөрийнхөө төрсөн өдөр бодож исэн миний. Тэгээд бүх бичсэн зүйлсүүдээ би ингээд нэг юу яагаад эмгэгтгэж хөвлээд тэгээд борцог ба сарна гэдэг нэр өгөөд тэгээд төрсөн өдрөөр ингээд найзуудтайгаа их тийм арга хэмжээ зохиосон л доо. Тийм. Тэгэхэд бол би яг тэр ном ингээд тэр учиргүй ном болж хувраад ингээд зарагдаад ч гэдэг юм уу ингээд явна гэсэн төсөөлөл их бага байсан. Зүгээр ерөнхийдөө л нэг юм өөрийнхөө хэмжээнд нэг хэдэн ширхгийг хөвлөөл ингээд нэг тийм зүйл бичсэн юм бол эмгэгтгцэн л тийм л зүйл байсан. Тэгсэн чинь маш их хэмжээний тийм хүмүүсийн талархал ирсэн. Тэгээд хүмүүс ингээд дахиж худалдаж авъя, хөвлөөч гэсэн юм их саналууд айгүй хийрээд. Тэгээд тэрнээс хойш одоо тэр борцог ба сарна гэдэг ном бараг 2500 ширхэг хөвлөгдсөн байгаа. Тэгээ ер нь бол яг хөө эсэ бичвэрийн төрлийн одоо ном ер нь бол нэг 500 орчим худалдагдвал нэлээд өндөр амжилттай гэж бас үздэг юм байлээ. Тэгээд тэрэндээ урамшаад би дараа нь болохоор автобус ба амьдрал гэдэг нэртэй нэг тийм номыг бол тэрийг бол яг ном гэж бодож бичсэн л дээ. Тэгээд ийм хоёр номыг гаргасан. Тэгээд энэ хоёр ном бол надад бол маш их ер нь бол нэлээд олон жилийн миний санхүүжилтийг бол хийсэн. Одоо миний амьдралын тэр номоор бол би бас төрийн бас байгууллагын ажил хийдэг учраас тогтмол одоо тийм цалин авдаггүй. Харин тэр хоёр ном маань бол намайг бол нэлээд удаан хугацаанд ерөөхдөө бол их санхүүжүүлж явж ирсэн. Солонгост энэ хавар очоод ерөнхийдөө нэлээд их ингэ явсан л та. Тэнд бол одоо тийм урлагийн гудамж байдаг. Тэгээд тэр урлагийн сургуулийн юм ойрхон байдаг. Ингээд нэлээд шин санаа, янз бүрийн контент ингээл ер нь тиймэрхүү юм нь бол тэр газараа байдаг л та. Тэгээд тэнд бол ингээд нэлээд олон өдөр тэр дэлгүүрүүдээр ер нь ороод яваад бас. Тэгсэн чинь нэг юм сонин хитэн гудамж харсан. Тэр нь болохоор ерөөсөө self publish гэдэг ийм шин төрлийн контент солон одоо албан ёсоор ном болж худалдаанд гараагүй номнууд маш их байсан. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ерөөсөө нэг хүн болгон ном бичиж болно. Тэгэл юу гэдгийг одоо өөрийнхөө хүссэн чиглэлээр ямар нэгэн зүйл бичснийгаа ном болгоод тэгээд нэг 5-аас 10% жишээ ингээ хэвлэлцдэг. Тэгээд тэрийг нь бол ингээд маш олон тийм одоо шинээр контент хайж байгаа ч юм уу шинээр одоо зүйл шин санаа, шин одоо утга зохиолын тиймэрхүү хүн хайж байгаа хүмүүс бол зохиол энэ төр хайж байгаа хүмүүс бол тэрүүгээр очиод тэр одоо албан ёсоор гараагүй байгаа номнуудыг үздэг. Тэгээд тэндээсээ үнэхээр одоо сор болсон, нуугдсан авьяастай тийм одоо хэн нэгэн сонирхогч бичээж байх юм бол тэрийг одоо продюсерлж яг жинхэнэ одоо номны зах зээл рүү одоо массын зах зээл рүү гаргадаг. Тийм одоо хэлбэрийг бол self publishing гэдэг. Тэгээд маш их сайн их өргөн хөгжсөн тийм зүйл байхыг харсан л да. Хэдэн зуун мянган ном бол тэнд байсан. Тийм. Тэгээд би тэнд юу гэж ойлгосон бэхээр миний ер нь хийгээд байсан зүйл чинь self publishing байсан юм шиг байна тий. Одоо юу гэдгийг би бол өөрийгөө зохиолч гэж хэлэхэд хэцүү. Би өөрийгөө юу гэдгийг утга зохиолын одоо ямар сургууль төгсөөгүй ийм хүн учраас шууд ном бичлээ гэж бас их санаа зовж явдаг байсан л да. Ингээ хүний урд бол нэг тийм ном бичсэн гэж ер нь бол ярьдаггүй байсан. Тэгээд тэндээс бол би өөрийнхөө нэг яваад байгаа хэлбэрийг ойлгосон л да. Би ер нь self publishing гэсэн юм байна. Тэр нь болохоор би өөрөө тэр номоо редакторлсон. Тэгээ өөрийнхөө хөрөнгөөр хэвлэлсэн. Тэгээ өөрөө бичсэн. Тэгээ ер нь бүх юм өөрөө хийсэн. Тэр self publishing бол яг адилхан. Бүр ингээд гараараа хүртэл хавцаа хийдэг. Гэхдээ маш цөөхөн хэлбэрээр. Тэгээ манай Монголд ч гэсэн үнэхээр маш их зүйл бичдэг. Тэгээ айгүй гоё зүйл бичдэг хүмүүс байдаг. Тэгэл ингээл хүмүүс заавал тэднийг нэг хайрцагт хэлбэрт оруулах гэдэг л дээ одоо юу гэдгийг те утга зохиолын одоо стандарт цензур гэдэг зүйл юм байдаг ийм гэл ингээл нэг заавал хэлбэрт оруулах гэдэг. Тэгсэн чинь тэр хүмүүсийн бичсэн зүйлийг уншаад бол үнэхээр сонирхолтой. Надад бол таалагддаг тийм маш олон хүмүүс байдаг. Тэгээд энэ хүмүүс ч гэсэн энэ self publishing хийж болох юм байна гэсэн санаа төрөөд тэгээд одоо тэрийг зарласан л да. Хамгийн анхны одоо self publishing Улаанбаатар гэдэг. Тэгээд маш олон 51 хүнээс эсээ ирсэн баха. Гадаадд байдаг монголчуудаас ч гэсэн ирсэн. Тэгээд тэр хүмүүстэй уулзаад тэгээд тэндээс бол 17 хүнийг бол одоо шалгаруулад тэгээд тэр хүмүүс бол яг бүр одоо ном гаргая гэсэн тийм шийдвэр өөрсдөө гаргасан тийм 17 хүн байгаа. Тэгээд энэ 17 хүнтэйг нийлээд нэг юм
одоо айхтар тийм олон нийтэд бол байнга дэлгэгдээд байдаггүй тийм клубыг үүсгээд тэгээд тэр 17 хүн маань бол өөрсдийн гэсэн номоо бичээд эхэлсэн. Тэгээ энэ донд бол одоо юу гэдгийг Монгол улсыг бүр одоо явган тойрчихсан тийм аялагч залуу байна. Тэр бүхнийг маш их зүйлийг толгоонд нь байгаа тийм материал байгаа. Одоо юу гэдэг энийг бас контент гэж нэрлэж болох байх. Тэгээ энэ болгоныг бичиж үлдээхийг хүссэн. Тэгээд ингээд бид нар хоорондоо уулзаал ингээд за ном чинь яаж юм те ингээд ярилцдаг. Тэгээд ингээд би биенийхээ ямиг уншиж уран зориг өгдөг. Тэгээд яг миний зүгээс болохоор яг тэр 10 хүний номыг 17 хүний номыг бол одоо хэвлүүлж өгнө. Тэр нь бол яг маш зөв хэлбэр шүү дээ. 5-аас 10 ширхэгтэй. Тэгээд өөрийнхөө одоо эрхэлдэг кофе шопын нэг буланд бол яг self publish гэдэг одоо тэр Солонгост гарсан шигээ тийм булан гүйцгээд тэгээд энэ хүмүүсийн номыг бол хөдөлтаална. Энэ болохоор ямар нэгэн ISBN одоо байхгүй. Яг тийм номын зах зээлд гарахын өмнөх шат гэж нэрлэж болно л да. Тийм. Тэгээд ирэхээр бас алдах хэрэгтэй болчихж байгаа. Бас сайн контент бол өнөөдөр зарагдаад тэрүүгээр бол нэлээд гайгүй бас сар болгоны орлоготой өөрийнхөө дуртай зүйлийг бичээд ингээд бас амьдраад явах боломж бол байгаа. Тэгээд нэг жишээ нь бий байна. Тэгээд номын бизнес өөрөө маш тийм цэвэрхэн бизнес. Одоо сонгогчд бүх сонголтоо хийдэг. Тэгэхээр авах үгүй нь бол тэр хүмүүсийн одоо өөрсдийнх нь зүйл байдаг те. Тэгээд хэрвээ үнэхээр тэндээс сайхан зүйлийг олж авах юм бол хүмүүс бас өөр өгөөчтэй өдрөөс номын цагаан буян гэж бас ярьдаг те. Контент үйлдвэрлэдэг олон хүмүүстэй бас хамтарч энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна. Тэгээ хэрвээ үнэхээр тэндээс сайхан зүйлийг олж авах юм бол хүмүүс бас өөр өгөөчтэй өдрөөс номын цагаан буян гэж бас ярьдаг те. Контент үйлдвэрлэдэг олон хүмүүстэй бас хамтарч энэ арга хэмжээнд оролцож байгаадаа маш их баяртай байна.